Тарилгын шингэнүүдийн тухай. Монгол улсад бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэд хэдэн тарилгын шингэнүүд байдаг. Үүний нэг гол төлөөлөгч маань бол натрийн хлорид байгаа. 0.9%-ийн натрийн хлорид гэж бол ярьдаг. Төнгийн хувьд бол 2 мл буюу одоо жижиг ампултай байгаа. 100 мл, 250, 500, 1000, 3000 мл гэдэг нэлийн их хэмжээгээр бол савлагдсан байдаг. 1 мл уусмалд бол 9 мг натрийн хлорид бол орно гэж тооцдог. Үндсэн найрлага маань бол мэдээж тарилгын нэрмэл ус дээрээ 1 мл-т орсон натрийн хлоридын харьцаа буюу нэгсэндээ миллилитр ихсэх тусам натрийн хлорид маань бол нэмэгдээд явдаг. Натрийн хлоридын ерөнхий фармакологийн үйлдэл гэж байгаа. Натрийн цус ба эсоорндын шингэний осмос даралтыг хангадаг эсийн гаднах ёо юм. Бие махбодын натр болон хлорын ионы хэмжээ өөрчлөгдөхөд мэдрэл, зүрх судасны систем, гүлгэр болон арга хасны булчингуудын хэвийн үйл ажиллагаа бол өөрчлөгддөг. Натрийн хлорид нь цусны хэмжээ багасгахад түүнийг нөхөж ионуудын тэнцвэрийг сэргийхэн зэрэгцээ хоргоожуулах үйлдэл үзүүлдэг. Натрийн хлоридын хэрэглэх заалтын хувьд хордлого, хорт биж удаан хугацаагаар бөөлжих, зочмог цус алдалт, шок, шингэн алдалт, цуснд одоо натр болон хлор багасах үед шингэн алдалт зэргийн үед шингэн сэлбэх зорилгоор бол тарьж хэрэгэлдэг. Мөн одоо шарх, нүд, хамрын салстыг угаах зорилгоор хэрэглэхээс гадна янз бүрийн шингэн эмийн бэлтгэлүүдийг бэлтгэхэд уусгагч бодис болгон ашигладаг. Дараагийн өргөн хэрэглэж байгаа тарилгын шингэнүүдийн нэг маань бол рингер байгаа. Рингер лактатын хувьд бол 100, 250, 500, 1000 мл хүртэл байдаг. Найрлагын хувьд бол натрийн хлорид, калиум хлорид, кальцийн хлорид дээр нэмэх нь тарилгын нэрмэл ус байдаг. Фармакологийн бүлэг маань бол сивэн орлох болон хордлого тайлах бэлтгэл хийж бол явдаг. Рингерийн фармакологийн үйлдлийн хувьд электролитийн солилцооны тэнцвэрчлэлтийг зохицуулах үүрэгтэй давсны ус мэл юм а. Ус давсны алдагдлыг нөхөж цусны бүбрэн системийг бол хэвэн болгоно. Лактотод хуурч бикарбонатыг үүсгэн цусыг бол шүлтжүүлнэ. Биеийн ацидозыг тэнцвэржүүлж, хорт бодисыг бол биеэс гадагшлуулж, шээсний ялгарлтыг бол нэмэгдүүлэх үйлдэлийг бол үзүүлдэг. Практикийн хувьд бол чухал ач холбогдолтой тарилгын шингэн байгаа. Рингерийн хэрэглэх заалтын хувьд бол цусны сивэн орлого, хордлого тайлах үйлдэл үзүүлэхээс гадна шок, коллапс, түлэгдэлт, хөлдөлт, удаан хугацаагаар бөөлжих, мөн суулгах үед гэдэсний түүжрэл, гэдэсний цоорлын шилтгаантай ус давсны тэнцвэр алдагдах үед бол тус бол хэрэгэлдэг. Мөн одоо бодисны солилцооны алкалоз, янз бүрийн шилтгаантай шингэн алдалтын үед шингэн цэлбэх зорилгоор бол рингерийг өргөн ашиглаж байгаа. Дараагийн тарилгын шингэн маань бол лабор, тунгийн хувьд бол 100, 250, 500 мл гэж бол байдаг. Фармакологийн бүлгийн хувьд бол сивэн урлах болон хордлого тайлах бэлтгэлгээд бол ерөнхийдөө явдаг бөгөөд фармакологийн үйлдлийн хувьд шингэн нөхөх, хоргоожүүлэх, цусан дахь ус электролитийн хэмжээг зохицуулах үйлдэлтэй бэлтгэл байгаа. Лаборын найрлагын хувьд бол калиум хлорид, кальцийн хлорид, глюкоз, тарилгын нэрмэл ус орсон байдаг. Лаборын хэрэглэх заалтын хувьд бол тархины цусан хангамжийн архийг дутагдлын үед болон тархины даралтын үед бол хэрэгэлдэг. Лаборын гол үйлдэл маань ерөнхийдөө тархитай холбоотой тархины эмгийн үед илүү түлхүү хэрэгэлдэг. Дөрөв дэх тарилгын шингэн маань глюкоз гэж байгаа. Глюкозын хувьд бол 50, 100, 250, 500 мл хэмжээгээр байдаг. Эмийн найрлагын хувьд бол глюкоз нэмэх нь тарилгын нэрмэл ус орсон байдаг. Натр, рингер, лаборын хувьд бол найрлага нь бол өөр байгаа. Тарилгын шингэнүүд маань одоо найрлагаараа хоорондоо бол ялгагдж байгаа. Тухайн эмийн үндсэн найрлагын процентоор бас ялгагдана. Глюкозын фармакологийн гол үйлдэл маань бол бие махбодыг шингэнээр хангах, хоргоожүүлэхээс гадна тэжээлийн их усролт, тамир тэнхээ нэлээ муутсан, архыг ядаргаатай хүмүүст бол амьснаар бол глюкоз хийхийг бол зөвлөдөг. Эдэд нэвтэрч бие махбодын энергийн их усэр болох нүрс хүчлийн хий, ус буюу лактат үүсгэх катаболизмд бол оролцдог. Тэгэхээр глюкоз маань ерөнхийдөө бол энергийн их усүр гэж ойлгочих болно. Глюкозын хэрэглэх заалтын хувьд гипогликеми, тэжээлийн дутагдал, элегний дутагдал, гепатит, шок, коллапс, шингэн алдалт зэрэгт бол тус өргөн хэрэгжилж байгаа. 5 дахь тарилгын шингэн маань бол калиум холимог шингэн буюу одоо калий смес гэж байгаа. Тонгийн хувьд бол 100 болон 250, 500 мл хэмжээтэй байдаг. Эмийн найрлагын хувьд бол калиум хлорид, глюкоз, тарилгын нэрмэл ус гэсэн 3 үндсэн хэсгээс бол тогтдог. Фармакологийн бүлгийн хувьд бол бие махбодод калиум дутагдлыг нөхөх бэлтгэл гэж бол явдаг. Яагаад гэвэл үндсэн их ус умраа өөрөө калиум хлорид өндөр тунгаар бол орцсон байдаг. Калиум холимог шингэний гол хэрэглэх заалтын хувьд калиум бол одоо мэдрэлийн импульс дамжилт, зүрхний болон их биеийн булчин агшилт, эсийн даралтыг хангах, эсийн бодисын солилцоо, хүчил шүлтийн тэнцвэр, бөөрийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог ба калиум алдагдлыг нөхөх буюу бие махбодын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой эсийн дотор орших үндсэн ёо юм а. Калиум холимог шингэний хэрэглэх заалтын хувьд зүрхний хэм өөрчлөгдөх, зүрхний глюкозидын хордлогын үед шээс өөх бэлтгэлүүдэ хэрэглэсний дараа бие махбодод калий дутагдах үед тус
хэрэгэлдэг. 6 дахь өргөн хэрэглэгдэж байгаа тарилгын шингэнүүдийн нэг маань бол декстран гэж байгаа. За декстраны хувьд бол 40, 70, 200, 400 мл гэж бол байдаг. Декстраны имэн арилга маань декстран 40 болон 70 дээр натрийн хлорид, тарилгын нэрмэл ус орсон байдаг. Фармакологийн бүлэг маань одоо мэдээж сивэн орлох болон хорлох тайлах бэлтгэл гэж бол явна. Декстраны фармакологийн үйлдлийн хувьд цусны элементүүдийн зуурамтгай чанарыг багасгаж, эдийн шингэнийг цуснд шилжих үйл явцыг бол бүрдүүлдэг. Мөн одоо бие махбодыг хоргоожуулах үйлдэл декстраны хувьд бол үзүүлдэг байгаа. Декстраны хэрэглэх заалтын хувьд бичис судасны цусны гүйдлийн өөрчлөлтөө, бэртэл, гэмтэл, за мэс засал, түлэгдэлтийн шок, артерийн болон венийн цусны эргэлт өөрчлөгдөх, тромбоз, тромбофлебит, эндоартрит зэрэгээс бол урьдчилан сэргийлэх зорилгоор зүрхний мэс засал болон боо сайхны мэс заслын үед хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулах зорилгоор бол тус декстраныг бол хэрэгэн хэрэгэлдэг. Мөн одоо гэлтэнгийн үрвсэл, нойр улчирхан үрвслийн үед бол тодорхой эмчилгээний маягаар бол тодорхой хугацаанд тус мөн хэрэгэлдэг байгаа. Өргөн хэрэглэгдэж байгаа тарилгын шингэнүүдийг танилцууллаа. Эдгээр тарилгын шингэнүүд маань одоо эмнэлгийн фрактикт бол нэлээд өндөр ач холбогдолтой тарилгын шингэнүүд бөгөөд ямар нэгэн байдлаар та аль нэгийг дур мэдэн хэрэгжилж болохгүйг анхаараарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.